Хүүхдүүд яагаад оройтож хэлд ордог юм болоо? Та өмнө нь энэ тухай бодож ирсэн үү? Эцэг эхчүүд бидний гаргадаг дараах үйлдэлүүд хүүхдийн хэл ярианы хөгжилд шууд нөлөөлдөг гэдэгтээ та санал нэгдэх үү? Энэ талаар бүгдээрээ бодоод үзье. Дарай эмигийн зөвлөгөөг хамтдаа сонсъё. Охин маань хичээлээ тарж ирчгээ сургуулиар тохиолдсон үйл явдлууд өөр төрсэн мэдрэмжээ ээжтэй хуваалцахын тулд ээжээ гэж зогсоод зайгүй намайг дууддаг аа. За энэ үед нь би нэг бол компьютер үзээ завгүй, нэг бол утсаа авахад завгүй, нэг бол ажлаа бодоод завгүй. Өөрөөр хэлбэл би хүүхдийнхаа ярианд биш, өөрийнхөө хийх гэж байгаа ажилдаа өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлчихсэн байдаг гэсэн үг. За харин хүүхдтэйгээ харилцан яриа өрнүүлэхгүй байснаар хүүхдийн хэл ярианы хөгжилд яаж нөлөөлдөг вэ гэдгийг бүгдээрээ хамтдаа сонсъё. Хүүхдүүдтэйгээ харилцан ярилцахгүй учраас хүүхдүүдэд үгийн сан нэмэгдэхгүй байгаамаа. Үгийн нөөцгүй болохоор өөрийгөө яаж илэрхийлэхээ мэдэхгүй байгаа. Үгийн сан нэмэгдснээр өөрийгөө илэрхийлэх сэтгхүүн ажиллаж эхлэх хамгийн ихний алхам. Хүүхдүүд маань уйлагнаад эсвэл ээжээ гэд юм хэлэхгүй хормойлддог өдрүүд олон байдаг. Энэ үед би утсаа өхөөсөр аргагүй байдал заримдаа хүрдэг. Надтай адилхан ээжүүд зөндөө байдаг бах гэж мөрөц бэлэн байна. За утсыг үзэх нь харин хүүхдийн хэл ярианы хөгжилд яаж нөлөөлдөг юм болоо? Бүгдээрээ Дарай эмигийн зөвлөгөөг сонсъё. Яг эрүүл мэндийн талаас олон юм байдаг боловч яг үгийн сангийн талаар ярихад бол утсанд харилцан яриа үүсдэг юм шиг ажиглагдаад байгаа. Яагаад гэхээр одоо жишээ нь ээж нь хүүхдээ тийм юм аваад өгөөч гэхээр хүүхэд заавал ингээ ээж рүү гарч агаад нэг бол за, нэг бол үгүй гэж хэлнэ. Тэгтэл утсан дээр бол тийм харилцан яриа байдгүй, зөвхөн үзээд өнгөрдөг. За хүүхдүүд маань ном уншаад өгөөч ээж гэд хүрээдэрдэг те. Энэ үед нь та яг хүүхдэд уншиж өгч ийсэн үү, өгдөг үү гэд бодоод нэг үзээрэй. За миний хувьд бол завгүй янз бүрийн л өдрүүд мэдээж бусдын явдал байгаа. Зарим үед уншиж өгнө, зарим үед уншиж өгөхгүй. Сүүлийн үед бол уншиж өгөхгүй нэх болсон. За харин ном уншиж өгөхгүй байх нь хүүхдийн хэл ярианы хөгжилд ямар нөлөө үзүүлдэг юм болоо гэдгийг бүгдээрээ Дарай эмигийн зөвлөгөөнөөс ахиад сонсъё. За хамгийн нэгдүгürt ном уншиж өгөө, тайлбарлаад ярилцаад ирэхээр харилцан яриа үүсдэг. Хоёрдугаарт номон дээр тэр хүүхдийн мэдгүй үгнүүд маш их байгаа учраас хүүхдийн үгийн нөөц асар их нэмэгддэг. За бага насны хүүхдүүдийн хэлд ороход аавтайгаа ярих, ээжтэйгээ ярих, аниатайгаа ярих, ахтайгаа ярих нь хамгийн нэгдүгээр. Хоёрдугаарт нь үгийн сан нэмэгдүүлэх хамгийн чухал алхам бол ном уншиж өгөх. Тогтмол бага хугацаагаар ном уншиж өгөх нь хүүхдүүдэд нэгдүгээрт хайрыг мэдрүүлнэ, хоёрдугаарт үгийн сан нэмэгдүүлнэ, гуравдугаарт сэтгэхүйн цар хүрээ нэмэгдэнэ. За ингээд хүүхдийн хэл ярианы хөгжлийн талаар хүргэсэн Дарай эмигийн зөвлөгөө өндөрлөж байна. Бид нар хүүхдээ номонд дурлуулахыг хүсдэг. Ном унших хүсэлтэй болохыг хүсдэг. Ном унших нь тэдэнд хэрэгтэй гэж мэддэг. Гэхдээ бид нар тэр болгон хүүхдээ номонд дурлуулж чаддаггүй. Бид нар хүүхдээ номонд дуртай болохдоо юун дээр алдаад байд юм болоо? Энэ талаар дараагийн бичлэгээр хүргэх болно. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.